dance with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ сайхан үчи мэндийг хүргэе. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлгийн шив ширхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Ингээд студид хөтлөгч Амглан миний бий болон манай Ар Монголын алдар тайлбарлагч Балжин ах маань хүрэлцэн ирсэн байна. За Балжин ахтай энэ сайхан үчи мэндийг хүргье. Сайн үчи мэндийг өөрчлөн болон үзэгчдтэй ч гэсэн хүргье. За Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг 2015-аас 16 оны шинэ удирлаа та бүхэндээ Стивен Жорж Жерардийн одоо 4 дугаараар хүргэсэн. За тэрнээс хойш тэгээд Карло Анчелотти, Гари Невил гэх одоо номнууд маань хөвсөөр үргэлжилсээр байна. За ер нь бол өнөөдөр бас манай үзэгчид арын лигснээс хараад хиний тухай ярих гэж байгааг ойлгосон баг. Бид хоёр бол яг өнгөрсөн дугаард Гари Невилийн Бекмийн талаар бичсэнийг бол ярьсан. Тэрний өмнөх дугаар дээр бол Анчелоттиг ярьсан баг. Ерөнхийдөө Гари Невил болон Анчелотти хоёрыг хослуулан та бүхэндээ бол хүргэж байгаа. За өнөөдөр хоёулаа Анчелоттигийн энэ мундаг эрхмийн талаар ер нь юу хүрнэх вэ гэж. За тэгэхээр бас үзэгчдээ бас зүгээр нэг өмнөх дугаар дээр юу хүрнэлээ гэдгийг сануулсан дээр баха. Тэр нэг Миланд иртлээ яг Пармата гэрээ хийх гэж итэл. Вано галаны вана гэртээ ороод нуугдаад үүдээд хөгжөөд хөшгөн хааж бай би одоо очлоо гэдэг. Ингээд Миланд ирэхэр болж исэн. Тухай бол доо өмнөх дугаар дээр бол ярьсан. За өнөөдрийн дугаар бол ерөөсөө номон дээр нь бол зүгээр ерөөсөө нэг 2 өгүүлбэр байна лээ. За 2005 онд Ливерпулд ожигдсон. 2005 онд 7 онд Ливерпулээс хариугаа авсан. 8 онд Абрата болцсон. 8 онд очих шүү. Энэ гурвын талаар л одоо ярил гэж одоо бодож ирлээ. За Анчелоттигийн энэ номны хувьд бол одоо бас тодруулж хэлмээр байна. Анчелотти зөв Пармад бол тоглож байсан өөрийнх нь найз бол аюулт өвчин туссан. 10 онд энэ номоо бол хэвлүүлээд энэ номноос бол Анчелотти өөрөө сохор жоосч аваагүй. Ерөөсөө тэр бүх хэмжлэгээний зардалт нь бол ерөөсөө тэр номны ерөөсөө орлого бол ерөөсөө тэр нь өөрлөгдсөн. Тэгэхээр Анчелотти бол одоо үнэхээр жинхэнэ нэрээ хөөх. Манайхан бол би эндээ туслахтаа бас урлагийнхан маань тоглолт моголтын их жишээний тийм ээ. Ингэдэг бол Анчелотти бол яг өөрийнх нь чадах юм бол ерөөсөө шууд одоо энэ номоо л одоо хэвлүүлээд ав. Тэгэл ерөөсөө бүх юу тэр нэг багт даатгаад тэр баг бол одоо тэгээд бүх номны орлогыг бол найзад нь өгсөн. Харамсалтай найз нь бол одоо 13 онд бол одоо өнгөрсөн. Би ер нь Балжихаа ингэж боддог шүү дээ. Анчелоттиг яг л тийм мужик жинхэнэ одоо тод үлгэрч шийрэх хүн гэж боддог. Одоо бусад засагжуулагч нарыг ингээд заримыг нь хараад хахад хэвлэлийн баг хурал дээр ингээд ямар нэг юм яриад тэгээд эсвэл талбай дээр нэг бие зүг авч чадахгүй ч юм уу те шүүгчтэй маргалдаад би бол Анчелоттигийн бас яг одоо өнгөрсөн удирдлагч тэр аврагын лигийн тоглолтуудыг тайлбарлаж байгаа. Тэгээ ерөн тоглолтуудыг үзэж хагаад хязгаарч нэг тийм одоо уваагүй үйл гаргаж ирснийг нь бол санахгүй мэдэхгүй. Тийм болохоор яг тийм хүү зүйл хийсэнд нь бол яг тийм зочирдохгүй байна. Гэхдээ бол үнэхээр яг тийм агуу одоо их юм учраас тийм зүйл бол хийсэн байна те. За тэгэхээр бол одоо яг нөгөө уламжлал ёсоор ингээд яриад эхлэхэд бол 2005 оны аврагын лигийн финал. Финал дээр бол одоо явж очиод бол Анчелоттигийн тоглолтын 1-р үеэр бол төлөвлөгөө ерөөсөө яг бүрэн ёсоор бол хэрэгжсэн. Юу заавал хэлж байгаа. Яг манай Хүлэмгийн бестселлер нэвтрүүлгийн үнэн ч одоо юм үзэгч нар ер нь яг ингээд бодоод ахад яг айгүй авцалдаж яваад байгаа байхгүй манай нэвтрүүлэг. Тохиоллоорч тэр яг санаа дагаарч тэр санаанд үгээрч тэр ингээл Фергюсон явж байгаа л Фергюснаас задраал тамирчид нь орж ирэл одоо буцаад тамирчдаасаа задраал нөгөө тамирчид руугаа ороод явж байгаа шүү дээ. Жишээлбэл өнгөрсөн дугаар Гари Невил, Фергюсон хоёрын яг тэр Бекхэм дээр туулж ирсэн зөв хоёр талаас нь явж байгаа. Одоо өнөөдөр ихэд л Андре Пирлогийн номыг хоёулаа ярьсан шүү дээ. Тэрэн дээр бас Стамбулын финалийн талаар яг байдаг. Тэр бол тоглогч талаас нь яриад байгаа байхгүй юу? Манайр болохоор яг дасгалжуулагч талаас нь ярьсан. Тэгэхээр би яг үүсгэх гэдэг нь гэхээр Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг бол нэг талаасаа түүхийн боловсролыг олгоод байгаа байхгүй яг. Та бол уусаа багш хүн. Тэгээ боловсрол олох тал дээр тэгээд таны одоо хэлэх дуртай би ч гэсэн таны тэр үгэнд одоо санал нийлж тэрийг өгсөн. Хүлэмбэг гэдэг бол түүх юм аа. Тэгээ яг ингээд түүхийг л ярьж ич гоё амттай. Нэрээ тийм шүү. Ерөөсөө түүх би ингээд тантай тав тоор одоо ингээд 7-1-нд 3-4 өдөр хамт байгаа мөртлөө бестселлер дээр ингээд уулзаад юмаа ярангууд яг нөгөө ингээд бүх юм ингээд эргээд санагдаад миний бүх юмуд ингээд сэргээгээд ингээд яг гоё. Тэгэхээр би үзэгчтэй бас тэгж бодоод байгаа байхгүй.
Манай үзэгч одоо ингээл Pirlo-гийн дугааруудыг үзсэн бол тий. Ferguson-ы дугаарыг Ronaldo, Neville, Beckham гэдэг ингээд бүгдээрээ гоё юм эргүүлэхтэй авцалтаатай яваад байгаа. Тэгэхээр Ерөөсөө тэр чинь нөгөө нэг багш хүний хичээлийн интеграцийн энэ гэж байд юм л да. Яг үнэ. Жишээлх юм бол оросны хичээлийг монгол хэлтэй яаж холбож орох уу? Өмнөх хичээлийг сэргээн санах 5 минут энэ гэж одоо хичээлийн 40 минутын чинь ингээд дунд нь ингээд хуваахаар эхний 5 минут эргэн сэргээн санах, гэрийн даалгавар шалгах энэ гэдэг шиг ерөөсөө яг тэгж явахгүй бол болохгүй л дээ. Тийм сэргээн санах гэдэг чинь бас их чухал. Сэргээн сануулж ээж өө нэрээ тийштэй гээд ингээд би тайлбар дээрээ ч гэсэн ингээд нэг хүний мэддэг түүхийг яриад лээдэг. Тэртээдэргүй чи мэднэ. Гэтэ чамд эргээгээд ярихаар чи эргэж сэргээн санаад айгүй таашаал авдаг. Чиний 10 жилийн өмнө үзчихэд чамд бодогдохгүй байсан хөл өмгөө чинь эргээд бодуулаад тэр нэг акшныг бодуулаад өгөхөөр чи амар кайф авч нэрээ тэгсэн штеп энэ төр гэдэг. Яг энэ чинь бас нэг фанатын нэг тийм таашаал байхгүй юу? Тэ. За. Тэгээд яриаг нь хэлсэн дуучлаарай. 5 оны финал. 5 оны финал. 5 оны финал ерөөсө тоглолтын 1-р үе бол ерөөсө ингэсэн. За. Ерөөсө Пирлогоос бөмбөг гарсан, Какад отсон, Креспо хийдэг. Ерөөсөө ингээл тоглолтын 1-р үеэр ерөөсөө 3 дахин харьцаад байгаа дууссан. Тэгсэн чинь тоглолтын 1-р үеийн завсарлагаанаар Рафаэл Бенитес Дитер Хамныг оруулаад ирсэн нь ерөөсөө ёстой нөгөө нэг ёстой гай болсон. Манай хүний төлөвлөгөөнд байна. Манай хүний төлөвлөгөөнд ерөөсөө ороогүй. Айл бол ерөөсөө 4-4-1-1 гэсэн системээр бол тийм тактикаар бол тоглож эхэлсэн. Айл. Тэгэд тоглож ийснаа араас Финан гэдэг нөхрийг аваад нөгөө арын 4 чинь 3 болж хувирангууд Дитер Хамныг талбайн төв рүү тасалгаараа юмудаа тиймээ оруулж ирээд Жерардыг жоохон урагш нь хийж өгөөд нөгөөх нь аваачаад 3-5-2 болоод ингээ хувирцсан. Тэгсэн чинь энэний эсрэг хор ерөөсөө найрагдах ямар ч тийм боломж бололцоо олголгүйгээр мань хүн бол номон дээр 6 минут гэж өчөөд байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр тэгээд ерөөсөө тэр тоглолтыг эргүүлсэн 6 минут гэдэг байгаа юм ерөөсөө. Миний бодлоор бол нэг 12 минут чиг санагдаад байх юм. Ливерпул юу болчихвыг нь хэлж байгаа бахал та. Жерард мөргөөд төд удалгүй ардаас зогцсон шүү дээ. Шмистер зогцсон шүү дээ. Тэр хоёрыг хэлж байгаа. Тийм яг үнэ. Ингэсэн чинь ерөөсөө тэгэл болохоо байц. 3-0 3-2 гэдэг чинь бас тийм аврах том зөрүү шүү дээ. Тэгсэн чинь ингээ болохоо байц. Тэгэнгүүт мань хүнд ерөөсөө ямар ч тийм эсрэг ороо байдгүй. Ерөөсөө орж ирээл тоглолтыг эргүүлэх тийм сэлгээ хэрэгтэй байгаад байдаг. Тэр сэлгээ мань хүнд ерөөсөө байгаагүй. Өөрөө тэрийгээ бол мэдсэн гэж байгаа. Тэр бол нэг талаараа алдаа гэдэг ч бас үлэмж. Яг үнэ. Ерөөсөө энэ бол ерөөсөө яг хэрэг өсчлээ. Нэг бол ерөөсөө айлыг яг тэгж завсарлагаанаар тэгж сэлгээ оруулж ирээд системийн тэр нөгөө нэг юуны өөрчлөлт орчин гэж ерөөсөө тооцоогүй. Одоо бодож явахна мань хүн бол завсарлагаанаар л дахиад янзлал одоо өстө бүр найдвартай хамгаалалт нь энэ шүүгээл ингэчих байсан юмыг нэгдүгээрт юм. Хоёрдугаар би одоо хүртэл гайхдаг. Яагаар Шевченко тэр 100% тэр боломжийг хоёр дахид давтаад нүдэд байхад тэр хин дуудах гэж хаагаад байдаг байна. 11-ийг бол ерөөсөө яриаггүй заа юу. Тэр яриад энэ та тэрийг санаж байна уу? Саналгүй яа юм бэ? Тулж ирээд мөргөөд байхад байдгүй шүү дээ тэр чинь. Тэгээд яг энэ ном дээрээ бол тэр бүлэг ингэж эхэлдэг. Би энэ үеийг Стамбулын Беналыг Ататюркийн Беналыг би хизээт дурсахгүй гэж би өөртөө тангаргалсан. Одоо нэгэн номоо бичиж байгаа юм чинь одоо нэг сурвалжлагчид ярьж өгж байгаа юм чинь одоо дурсахаас өөр арга бол алга. Одоо дурсахад бол одоо ийм л байна. Энэ бол өстой хар дарсан зүуд. Энэ бол өстой завсарлагаанаар болсон өстой одоо үнэхээр өстой зүүдэн норморгүй ийм хор найрагдаж орж ирсэн. Энэ хорын эсрэг эмчилгээ, энэ хорыг бинээс гадагшлуулах гээд тэр талбайгаас зайлуулах гээд ерөөсөө бүр яаж чадав. Тэгээд Жерард урагшаа орж ирсэн. Тэгэнгүүт ерөөсөө номон дээр нь одоо ингээл ерөөсөө яг схем ингээд зураг мурагтайгаа байж байгаа. Зүгээр ингээ хараар бүдгхэн зурцсан. Тэгээд тэр сэтгүүлч нар л зурсаж өрсөн л байт таараа тэр. Тэгэнгүүт ерөөсөө Жерардад орон зай үүсэв. Ерөөсөө тэгээ энэний цаана бол ерөөсөө Рафаэл Бенитес гэж ерөөсөө ямар гайхамшигтай амтан яг тэр өдөр гэвгэн тэр мэрэгэн ухаан харуулж орж ирэв энэ гэдэг нь бас одоо чи өдгөрийн дунд яригдах л байх л та тий. Би бол Рафаг бол мэдээж агуудсаж болно ч гэхдээ тэр үед бол яг тэгж бүр нэг эргэлтийн цэг нь тэр мэр гэж бол бодож бодоогүй. Зүгээр л
Тэртээ тэргүй 3 бензин дууссан. Одоо зүгээр л азаа үзэл бүх жетоноо урагшин тавиал Яг үнэ. бүгдийг гээл Вабанк. тэрнээс л өөр арга байгаагүй. Тэгээд тэр иргэдийн цэг нь яг тухайн үед хаамн байж таарал. Тэгэл одоо нөгөө яг хүлэмгийн бурхан тэр өдөр Ливерпул хожих хэрэгтэй байсан. Тэр мөргөлтүүд ороод тэр хаалтууд хийгдээд тэгэхээр би бол Рафагийн оронд одоо зүгээр яг хүмүүс ууралж магадгүй л баг. Тэгэхээр Рафагийн оронд өөр хүн ч байсан Ливерпул тэр өдөр хожих байсан гэж боддог. Тийм амар байна. Ерөөсөө тэр чинь Жерардын номон дээр бол байдгийн шүү дээ. Гадаа энэ дуулж байгаа улсуудыг та нар сонсож гин үү гэдэг хуцсал хөрөөнд бараг дуулж ийсэн Ливерпулийн фанатууд 3 тэг болцсон багт Ливерпулийн фанатууд дуугаа дуулсаар л байсан гэж байна. Одоо энэний төлөө 45 минут тоглол гэж хэлсэн гэж байгаа шүү. Бенитс. Тий. Тэр нөгөө ээж идтэй үг нь тэр болж таархан тэгвэл. Харин тий. Одоо ерөөсөө эднэрийн төлөө л тоглол та нар. Одоо энэ тэр хуцсал хөрөө мэдээ цэнгэлдэхийн доор байж таараа доошоо яваа орчдөг юм шиг дээр нь дуулаад байгаа. Эднэрийн төлөө дуул. Ерөөсөө тэр Стамбулд буухад бол зүгээр тэгэл ерөөсөө улаанаар иргэцсэн байсан гэж яраад. Цэнгэлдэх ороход ерөөсөө тэгэл ерөөсөө. Тэгэд Ливерпул яаж нэг юм ядарч ирсэн баг вилээ. Бид нар ингэн гэж би ёстой санаагүй нэр. Надад бол ерөөсөө тоглолтыг эргүүлэх сэлгээ хэрэгтэй байсан. Тэр сэлгээгээ би ерөөсөө бодож оллгүй байсаар байгаад ингээд бүх юм ингээд концерт дууссан. Тэгж л бодно л доо 3 тэг болоод гараад ирсэн. 45 минут тухайд ямар баг эргээ ирэх гэж бодох юм бэ? Анчлотч тухайн үед ч одоо 10 жилийн өмнө залууч байж, халуунч байж, хийтэйч байж, цацаа цалгаа ихтэйч байж тэгээ 3 тэг болж ирэл тэгээд 2 дугаар үе дээр тэр боломжуудаа алдаад дахиад 30 минут сунгахад Шева 2 давтаж өгөөд алдаад одоо юусэн Шева тэрийг алд гэхэд айгүй хэцүү газар шүү дээ үнэхээр тийм биз. Тэгэл ингээл зүйл дуусгасан гэж. За одоо 2007. За 2007 он дээр бол ерөөс ганцхан сони юм байл. За Альберто Жилардини ерөөс амар байсан гэж хамглаа. Тэгсэн чинь нөгөө Инзаги чинь тийм сайн байгаагүй гинэ юу. Улаан дууч чинь. Тэгсэн чинь ерөөсөө мань үний яг тэр өдөр 2 жилийн өмнө Арапагийн онгод орсон бол яг тэр өдөр мань үний онгод орсон гэж. Би бол ерөөсөө өөрийн зүн бэлгтээ итгэдэг. Юус нэг шүнжин бодож хонсон. Үзүүр дээр хинэх гарах уу? Хинэх гарах уу? Жила юу? Пифо юу? Одоо супер пифо бол сэлгээнд байж исэн гэж. Тэнгүүтлэрээс тэгэл ингээл бодоод буудалдаа ингээл бодоод хонсон шинараа ингэж бодогдсон гинэ. Супер пифо ч сэлгээнд суухаараа ингэдэг юм уу? Ерөн зүгээр яг тэгнэ гэж яг ингэж бодогдсон. Янгад хажууд нь ерөөсөн нүдэнд нь харагдаад гарынхаа алгыг үрээд ерөөсөө бараг тэр тоглолт үзүүлэхгүй ингээд ерөөсөө ингээл тэгэл юу хэлээд байгаа юм бэ? Чи тийш яаш гэж ерөөсөө те. Яг атуу тэний винс меня орсууд гэж орж. Намайг харахгүй байна уу чи би бэлэн байна штэ. Ерөөсөө зүгээр ингээл байх байсан гэж. Би халаалтанд гараа гэх юм бол тэнд зүгээр ингээл нэг бараг нэг цалмнаасаа алдуурсан зүгээр одоо нэг хулангийн такс хил одоо тэрнгөөр зүгээр ингээл тэр би халаалт хийж ийн гэдэг. Ийм галтаад үлдээ эрдэн дээрээ байгаа хүнийг бол би үзүүр дээр бол 50-аас өөр арга байна. Тэгэл өстө гайхамшигтай форумтай байсан. Тэр үйлрлийн турш Жилардино нэгдүгээр сонголт байсан. Аврагын лиг дээр. Тэгэл ерөөсөө яг финал дээр Жилардино сэлгээнд суулгахад бол хэцүү ирсэн гэж шин штэ. Яах юм бэ? Тэр бол хэцүү үз ер нь дасгалжуулагчийн хувьд л. Бүтэн үйлрлийн турш форумтай байсан хүнээ суулгаад туршлагатай хүнийг тэгэл яг дасгалжуулагчийн ухаан л байгаа байхгүй юу? Тэгэл ерөөсөө тэр 2007 оны тэр юу бол ерөөсөө аврагуудын лигийн цом бол ерөөсөө сонирмж байсан гэж. Пүү 2 жилийн өмнөх гашуудлыг тайллаа тий 2 жил бодогдож явсан. 6 сар бодогдсон гэж энэ өөрт нь ерөөс. Би 2 дугаар үе дээр яах байсан юм бэ? Миний сэлгээ хэн байлаа? Би нэг бол талбай дээр ямар өөрчлөлт хийх ёстой байсан? Би юун дээр алдчихваа гэдг нь ерөөсөө 6 сар бодогдсон гэж. Ерөөсөө ингээл юм бодоод суухаар ерөөсөө тэр Стамбулын финал бодогдоо. Тэгэл 2007 онд эхлүүлсэн. Эхлүүлэхэд бол ерөөсөө яг тэр Верлогийн номон дээр номыг ярьж байхад чи ярьдаг байхгүй юу? Болж байхаа Верлогийн зогсон бөмбөгч ер нь баг орцсон штэ өөрөө. Тэр бол ерөөсөө баг л тэгсэн л гэж номон дээр бичсэн байлаа. Верлогийн зогсон бөмбөг барихад бол үнэхээр хэцүү байсан. Тэр эхний голыг яриад штэ тийм ээ. Инзагигийн биенээс хачир аваа. Инзагигийн биенээс хачир аваагүй байсан ч тэр ер нь айгүй хэцүү. Тэгтэл Инзаги байх ёстой газараа байсан. Яг үн. Ингээд
эхлээд Инзаги байрлалаа зөв болдог мэдрэмжтэй гэдгээрээ бол батлагчж байгаа юм гэсэн байна. За. Хоёр дахь гол бол цэвэр Инзагигийн өөрийнх нь ур чадвар. Тэндээс хийх тохиолдол байдаг, хийхгүй салхинд хийх тохиолдол зөндөө байдаг. Инзаги ч нэг захалж гарангуудаа тоочдог үлээ тий. 16 гаргаж өгөөд хаалгач эсрэг хаалгачийг яг хаалгач гараад ирэнгүүт нь цаашаагаа дараад тэгээд зогсон чинь нөгөө хаалгач нь цуг унангуудаа ингэсэн чинь яг сугандаа уурна. Яг нөгөө нэг хаалгач гарч ирд гэл нэг цаашаа дараад нэг суугадаг штэ. Тэгсэн чинь хаалгач нь байрлал авсан байж байгаа үсэрсэн чинь зогсон чинь яг хоёр суугийнхын гол. Какагийн дамжуулалтаар. Юусе Пирло эхлээл Кака яваад Пирло эхлээл Кака яваад тэгэл Инзаги дуусгаж байгаа тэр юу. Тэгээ энэ бол ерөөсөө цэвэр Инзагигийн ур чадвар. Тэгэхээр л супер бипог би нэрээ яаж би тэр гаргасан өөрийнхөө тэр мэдрэмж зөм бэлэг энэндээ бол би бол улам өөртөө бол ерөөсөө ихтгэлтэй болсон. Тэгэхээр 2005 онд сэлгээ хийж чадаагүй мадлагдчихсэн хүн 2007 онд нэг Сержинио нэг шал дэмий орж ирдэг шиг санагдаж байна тий. Нөгөө зөвчүүлүү горгуулын цогцолтон дээр бүр дээгүр зөгтөн нөхөр шүү дээ. Тэгэхээр яг тэрэн дээр 2 жил бодсон 6 сар бодсон эцэс тэгээд зөв нөлөөлөг бол хийжсэн байна. Гайхалтай. Одоо хоёулаа нэг хэсэг амс хийгээд нэг сонин мэдээллийг хамтдаа үзчихье. За 2005 оны AC Миланы бүрэлдэхүүнд нэг бүрэлдэхүүн баг байсан байж таарнаа да. За 5 өнгөрөө 6 өнгөрөө 7 оны аврагын лигийн бүрэлдэхүүн гэж бас байгаа. Тэгэхээр 5 онд азгүйтэд одоо 5 оны финалдаас алтан медаль авч чадаагүй тэгээд бүрэлдэхүүнээс хасагдаад эсвэл ийшээ тийшээ явсан нөхдүүд хоёулаа зүгээр 2005 оны бүрэлдэхүүн бол 2007 оны бүрэлдэхүүнийг хамтдаа шалгая. Хин байсан байна, хин ирсэн байна, хин явсан байна. Явсан хүмүүс бол маш азгүй байж тарах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр энийг үзчихээ тэгээд хөлбөмбөгийн байцаалаар нэвтрүүлэг маань эргээд үргэлжлэх болно. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээрээ та бүхэндээ AC Миланы 2005 болон 2007 оны гарааны бүрэлдэхүүний ялгааг танилцуулах гэж байна. За 2005 онд бол хаалган дээр Дида зогсож байсан. За хамгаалтын бүрэлдэхүүнд бол Паоло Малдини, Неста, Япстам, Кафу гэсэн дөрвөл гарч байсан бол яг тэдний урд бол Женара Гатузо. За тэгээд урдлын 3 одоо товтлох чиглэлийн хагас хамгаалагч дараар Кака, Пирло, Зидор. За харин 2 товтлогчор бол Эрнан Креспо болон Андре Шевченко нар тухайн үед тоглож байлаа. За Эрнан Креспогийн хувьд бол тоглолтын 1-р үед 1 голыг бас оруулж байсан. Түүний хувьд энэ жил бол Челсигээс зээлэр AC Милан баг тоглож байсан. Харамсалтай тэгээд аврагын лигийн цомыг бол өргөж чадаагүй байгаа. За Миланы хувьд бол 1-р үед 3 тэгээр ялж гарч ирсэн боловч 2-р үед 3 голыг дараалан алдаж улмаар торгуулийн цогцолтоор өрөлтөрчдөө хожигдсон байгаа. За харин 2 жилийн дараа AC Миланы бүрэлдэхүүн ямар байсан юм бэ? Ялангуяа гарааны бүрэлдэхүүн нь. За хаалган дээр бол Бразил хаалгач Дида хивээрээ зогсож байсан. За харин төвийн хамгаалтанд бол Паоло Малдини болон Неста нар 2005 оны бүрэлдэхүүнээс байсан. За нэмэгдэж орж ирсэн 2 хамгаалагчийг манай үзэгч харж байна. Одо болон Янкуловски нар бол баруун зүүн жигүүртөд тоглож байсан. Мэдээж Кафу болон Япстам нарын оронд бол энэ 2 хамгаалагч орж ирсэн байгаа. За хагас хамгаалтан дээр бол Амброзини 2007 онд бол гарааны бүрэлдэхүүнд нэмэгдэж гарч ирсэн. За Зидорф, Пирло, Гатузо, Кака дөрв бол яг хивээрээ. За байрлалын хувьд бол мэдээж баг зэргийн өөрчлөлт гарсныг харж байгаа. За тэгээд товтлогчор бол Филиппо Инзаги гарааны бүрэлдэхүүнд бол гарч тоглосон байгаа. За ерөнхийдөө бол AC Милан 2005 онд 2 товтлогчтой хувилбарыг сонгож байсан бол 2007 онд 1 товтлогчтой хувилбарыг сонгоод улмаар Инзаги 2 голыг оруулж өрсөлдөгч 2-1 харьцаатаараа буулгаж аван 2005 оны одоо уу гашууга 7 онд бол эвдэж чадсан байгаа. Ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилж байна. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилсээр байгаа. Мэдээж SBS HD телевизийн одоо зүгээс та бүхэндээ хүргэж байгаа нэвтрүүлгүүдийн нэг нь бол хөлбөмбөгийн бестселлер. Тэгээд SBS HD телевиз үүсгэн байгуулагчдаас хойш хамгийн анхны одоо манай уран бүтээлийн албанаас гарсан нэвтрүүлэг бол хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг. 2014 оны 1 сард гарч ирсэн. Тэгээд тухайн үеийн бас нэвтрүүлгийн тэр байдал бол маш хөгжилтэй бол одоо надад харагдав. Би бол баймаа үздэг л дээ тэр дугаараа өөрөө хөгжилтэй тэр ч гэсэн. Тэгээд бол их сонирхолтой байдаг. Тэгээд манай үзэгчд бас YouTube-аас бол үзэх тэрийг бол боломжтой. За өнөөдөр хоёул Анчлотигийн талаар ярилцж байгаа 2005 болон 7 оны финалыг бол дурслаа. Мөн одоо тухайн үед багийн бүрэлдэхүүнээс 5 онд ямар тоглогч байсан, 7 онд ямар тоглогч байсан, айл айл тоглогчд хасагдаж ямар тоглогч нэмэгдсэн бэ гэдгийг сайн харсан.
Одоо үргэлжлүүлээд юуны талаар ярих вэ гэж. 2008 он болох гэдэг. 8 онд Абратай уулзсан байлээ цаадагч. За. Тийм тэр тухайн байна лээ. Тийм. Абратай уулзахад бол Парижид бол дуудаад. Одоо энэ ном бичигдсэн энэ цаг үе болохоор одоо манай үзэгчдээс харж байгаа бах. Цэнхэр цэнгэлт хүрээлэн буюу Лондонгийн одоо Стэнфорд Бридж цэнгэлт хүрээлэн байна хөө. Номоо Челсигийн хувцастай. Челсигийн хувцастай. Карл Анчелоттигийн хувьд Английн Премьер Лигт ирсэн жилээр шууд Премьер Лиг төрүүлсэн бас цөөхөн засагжуулагчдын нэг нь бол байдаг. Тэгээд энэ жил бол Челси оруулсан гоолын рекордыг эвдэж байсан. Дидье Дрогба, Баллак тэргүүт одоо гайхалтай тамирчдаас бүр түнд байсан. Гэдгийг бол сайн санаж байна. Тэгээд энэ дээр бол ерөөсөө Абраг бол ерөөсөө зүгээр ер нь хөлөмгийн мэдлэг юугаар бол ерөөсөө хоосонгүй их мундаг хүн юм байна гэдгийг бол мань хүн бол мэдэрсэн юм байлээ. Тэгээд 10 онд бол одоо Челси рүү явахад анхны тэр хөшүүрэг болсон уулзалт нь бол 2008 оны уулзалт юм байна. Тэгээ 2008 онд бол Абраг ерөөсөө Оросын энэ тэр бомтон ерөөсөө мөнгнөөс өөр юм мэддгүй хүн юм бах гэж бодож очиж уулзсан юм шиг байгаа. За их бас. Тэгээд яг үнэ. Тэгэл ерөөсөө ингээл бас тэр номон дээр ч бас адлын явдал гарна л та. Гэсэн чинь ингээл ерөөсөө Парисын нисэх онгоцны буудлын дээр буугаал тэгэл тэр дуудагдсан зочд буудлын руу Элизен талбайгаас хэдэн минут явдаг талбайт буудалч гэнэ. Тэр буудлын руу н одоо ингээл яваал очисон чинь яваад орсон буудлын руу явж байсан чинь замд нь таксины арын суудлын дээр суудсан. Таксины жолооч голынхоо толинтойгаа ерөөсөө замаа чарахгүй Абраг хараад үгүй энийг Анчелоттиг хараад Анчелотти бурхан минь одоо хизээ хаана юу очиж мөргөж өгөх юм бол доо ухааны юм бодоод тонгойж үзэж гин хажууд тийшээ харж үзэж гин тэр болгоны ингээл ерөөсөө бараг ингээл ингээд харахаар л тэр жолооч ерөөсөө замаа харахгүй ингээл голын тод руу ингэж харчаал ингээ тэгсээр байгаа л ерөөсөө нэг амар детектив тийм жолоочоос арай хийж нэг мултраад хинч мэдхгүй гэж бодоод нөгөө зочдууд руу чи яваал орсон чинь Италийн хөлбөмбөгийн эксперт энэ тэр тоглогч энэ тэр бас нэг наашин цааш нь хөдлөгдөг агент энэ тэр скаутууд энэ тэр байжсэн гэж. Юу болж байна Карло? Тэгсэн чинь л одоо юу хийж яваа юм бэ гэвэл энд нэг хүнтэй уулзах гэж байгаа ингээл тэгсэн чинь зүгээр Абрагийн бие хамгаалагч гэж газрын шороо шиг олон юм байна гинэ. Тэр нь нэгдүгээрт бас их гайхшруулж гин. Таксины жолооч гайхшруулж гин үүдээр яваад орсон чинь хинж мэддэхгүй гэсэн чинь Италийн уртчгтангууд ирцэн байж гин яваад орсон чинь хэнэ бие хамгаалагч нар гэж газрын шороо шиг олон юм хинж албаны захирал хинж юм бол гэхээр л дандаа бие хамгаалагч нар байгаа дах юм. Тэгэл Абратай юм яриад үзсэн чинь Абраин гисэн гэж юм. Дөнгөж сая аваргуудын лигийн финалд очигчлоо. Манчестер, Москвад 8 онд ч та. Дөнгөж сая одогчлоо. Надад бол баг бол байна. Одоо ганцхан миний багад Челси гэсэн тоглолт дутаад. Энэ тоглолтыг чи тавьж өгч чадах уу? Эзэн нэгэн цаг. Чиний гэрээ бол Миланоос эзэн нэгэн цаг дуусна. Тэгэхэд би чамтай эргээд уулзмаар байна. Чи энийг ер нь нэг бодож байгаа ч. Тэ? Абрагийн санаа бол бараг энэ цэнхэр өмсгөлтэй Челси биш бараг улаан Спартакийн бодуулах өмсөө гарч ирээд тоглосон ч Челси тоглож гин гэж тоглолтыг хараад мэддэг болох. Би цом болгонд төрүүлмээр байна. Би цом болгонд төрүүлснийхаа төрүүлэхийн зэрэгцээгээр тоглолт болгонд хожмоор байна би. Ходжсон тоглолт болгонд миний вагийн гэсэн тоглолт баймаар байна. Энийг надад чи юу яаж өгөөч? Тавьж өгөөч энэ жүжигийг одоо ерөөс одоо нэг Гамлет жүжигийг тэрний найруулга, энэний найруулга гэдэгтэй яг адилхан арай өөр өнцгөөс харуулдаг гэдэг шиг яг одоо ингэж өгөөч. Тэгээд бид хоёр бол ерөөсөө эцэд цуцхаа мэдлгүйгээр хөлбөмбөгийн талаар бол одоо эми ярьлаа, бууллаа. Тэгэхэд бол одоо энэ Оросын миллиардер энэ тэр бомтонг бол одоо би ер нь юу яалаа. Хөлбөмбөгийн мундаг экспертийн дайны мэдлэгтэй гэдэг нь надад бол одоо батлагдсан. Энэ бол одоо ингээд Челси рүү ингээд явах бол одоо тийм бас нэг юу байсан. Эзэн юутай юм байна. Тэгэхээр бол одоо би энэ өмнгийг бодоод миний маш ойр дотны бас нэг ерөнхийлөгчтэй их адилхан юм байна гэж би бодсон. Тэр ерөнхийлөгчийг та нарт хэлээд бол илүү ч үздэй гэсэн байл. Нөгөөх нь Сильвио Берлускони, Адриано Галлианы төрлөө хийж тарааш. Яг үнэ. Тэгсэн Абрагийн хувьд бол ерөөсөө яг тийм л юм хэлсэн гэж. Би бол тоглолт болгонд хожно. Ингэн
хамгийн гол нь Челсигийн тоглолт байна гэсэн нэг тийм одоолгийн нөгөө нэг Багийн эзнээс гарахааргүй тийм мундаг зүйлийг хэлсэн байж тээ тий. Тэгээ ингэж хэлсэн баг. За тэгээд одоо энэ бүхний төгсгөлд бас би нэг зүйлийг бол одоо бичиж ирсэн л дээ. За энэ бичиж Балжаах ирсэн. бол гэрийн даалгавраа маш сайн хийдэг. Тий, ерөөсөө ярих юм. Бестселлерийг бол маш амттай болгодог ирхэн байгаа. За ингэсэн байна. Тэгээ ингээ абрата ингээ уулзчаад ингээ гараад ирсэн чинь утсан дуурч шít. За бас Утсаа авсан чинь байна уу Карло? Галианы байна. ямар За Абрамович юу гэж явах юм бэ? тийм Тэдий мэдчих. Нөгөө нэг үүдээр орж ирэхт нь харсан Италичууд шууд дорн залгаад танаа Галианы чинь хэн чинь Анчелотти чи энэ явж байна. Тэгээ гараад ирэхээр нь дүгэлж мессеж өччихэрэг гэсэн байлгүй бодоод яг гараад Абрагаас за баяртай гэж холдонгууд утсан дуураад Галианы байна. Юу болж байна? Оронзог амттай болов уу? Парижид бороо хур оров уу? Абрамович юу гэж явах юм? Ирээд ирэн үз ажилдаа эзээ ирэх юм тэр ухааны юм ирсэн гэж тэр чи зуны амралтын үеэр. Тэгээ ингэсэн. За тэгээд өөрийнх нь бол одоо нэг ингэж хэлсэн байдаг юм байна л та бас. Энэ Милан клубын тухай ярьсан зүгээр энэ бол жижигхэн ишлэлүүд л дээ. За Милан клубын тухай бол одоо ингэсэн байна. Милантайгаа бол ер нь сэтгэл зүрхээрээ бол холбоотой л байгаа. Сая Реалаас хүртэл мултарчаад Адриано Галианы дуудаж уулзсан гэж гисэн. Милан санал тавьсан шүү дээ хамгийн түрүүнд. Оо тийм үү. Тэгвэл би уучлаарай хөлбөмбөгийн надад амралт хэрэгтэй байна гэж. Энийг бол ийдгээр мөнөө шаачаагээ. Энийг бол би бол одоо энэ номны бол биш зүгээр ишлэлийг нөгөө төгсгөлд нь тий Милантайгаа бол сэтгэл зүрхээрээ одоо хүртэл холбоотой байгаа. Миланд маш том өөрчлөлт хийсэн нэг зүйл бол Пирло өөрөө би өөрийнхөө бүх ур чадварыг харуулахын тулд арай жоохон арагшаас сууж тоглол бүр ингээд том талбай урд харагдаад одоо бас тийм тохиолдол байж болохоор байна уу тий яг үнэ ингээд дахиад би гоё тогломоор байна гэдэг. Тэгээ мань хүн чинь бас нэг тийм жоохон өөрчлөлт хийж Миланд бол бас нэг тийм хувьсгал хийсэн. Тэрийгээ хэлсэн байна. Paris Saint-Germain бол одоо аврагуудын лигэд төрүүлэх зангарахтай байгаа. Анхел де Мария бол үнэхээр гайхамшигтай хөлбөмбөгчөө. Матиуди өдрөөс өдөрт сайжирж байгаа намайг үнэхээр гайхшруулж байна. Энд харин өөрийнхөө авьяас чадварыг бүрэн дүүрэн ашиглаж чаддгүй нэг хүн байна. Тэр нь Жереми Менез. Гэж ингэсэн байна. За Реал Мадридын тухай бол одоо Криштиано Роналдог та нар бол одоо бити яриа. Цаадах чинь бэлтгэл дээр хүртэл өөрийгөө өдөр болгоны бэлтгэл дээр хүртэл өөрийгөө агуу гэдгээ харуулдаг хүн шүү дээ. За Карим Бензема бол Криштиано Роналдо, Бэл хоёрын бол одоо тэр хоёроос салгаж болохгүй хамтрагчт нь. Карим Бензема яг тэр байрлалдаа бол дэлхийн номер 1. Үзүүлдээ тийм. Одоо тийм юм байлгүй. Криштиано Роналдо өөрөө зүүнд тоглоё гэд байдгийг гэсэн байгаа. За ингээд Карим Бензема бол доо. За тэгээд ингээд Челсигийн талаар бол тийм би олж харсангүй л дээ. Тэгээд яг миний дасгалжуулж исэн багаас бол доо техник талдаа бол доо Мадридын баг. Реал Мадрид техник ур чадвар гайхамшигтай. Характер зангараг талдаа бол Милан. Ийм л одоо тэгжил бодож явдаг юм байна да. За цаг нар юу? Цаг нар маань ингээд өгч дуусч байна. Хамгийн төгсгөлийн асуулт. Карло Анчелоттигийн бол одоо баггүй байгаа шүү дээ, тий. Одоо бол амралтын байдалтай байгаа. Одоо бас Европын давцанд хэд хэдэн баг асуудалтай байна л да. Челси байна. За Реал Мадрид ч гэсэн бас сүүлийн тоглолтуудаас нэг тийм сайнгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Тэгээд одоо юу байдгийг одоо бүхэл багууд байна. Ер нь Балжаах нэг өөрийнхөө Вангагаар нэг зөвгнөөд Анчелоттиг ер нь 16-аас 17 оны үеэр ч юм уу эсвэл энэ үйл ер нь аль багт байх бол гэж зөвгөнж байна. Таамаг байна уу? Байна. За. Пелегрини одоо ер нь нэг аврагуудын лигэд юм уу Англи авраг хоёрын аль нэгд бүдрэх юм бол Пелегринийг бол явуулна. Тэгэхээр бол Анчелотти ирж таарах баг. Зүгээр яг хоо монголчууд бас нэг ярьдаг. Одоо тэгээд орсууд ярьдаг нэг голын усанд хоёр ордгоо ч энэ төр гээл одоо нэг сонин. Челсид бол ирэхгүй байх гэж байна тийм. Челсид бол
яг Мауриньогийн энэ юу яатсан юм дээр бол одоо ирэхгүй байна. Би ч их санал нэг байна. Тийм. Яг ер нь City гэдэг гаргалгаа чи их дэжгүй. Эсвэл City-гийн оронд City дээр Pep Guardiola ирээд Bayern-ы суулгыг бол үүсэхгүй. Челси дээр бол нэг хүн байгаад байгаа нь бол одоо Diego Costa. Биш ээ нөгөө Simone. Яагаад гэвэл Челси, Атлетико Мадрид хоёр чинь баг нэг өөртөө орцсон хоёр шүү дээ. Тий. Олигтойгоо зарж өгжлөө байдаг. Ерөөсөө ямар ч асуудалгүй байдаг. Тэгэхээр бол одоо за Simone танаад бол төрүүлэхгүй юм байна. Энэ амтныг энд бити зэврээгээд тий. Нэг юм зүгээр сайн баг дүтий байгаад бүрэн топ руу авидр наатахнаас нь Симонед өөрт нь ч карьерт нь хэрэгтэй юм. Симоне бол одоо өөрөө бодож байгаа шүү дээ. Бэр амтагдж байгаа шүү дээ. Бүр яг яйдаг гэсэн оттоттой бас ажиллаж үзмээр юм шүү дээ. Тийм үү. Нэг тийм дамжин өнгөрөх гүүр бааз байгамааргүй шүү дээ. Тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр чинь би бол одоо Челси рүү бол мань хүн давхиж чад. Ер нь цааш нэр эхлэе гээд Ёстой Челсид хин ирэх үү бодоодсэн Симоне гэж би ёстой бодож байгаа. Нальж авчихсан аргагүй нэрээ. Хангаа шиг шүү нэ. За ингээд энэ удаагийн дугаарыг өндөрлүүлье. Дараа 7 хоногийн баасан гарагт уламжлал ёсороо хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг нэгэн сонирхолтой зочныг та бүхэнд яг ингээд арихаар хэлсэн дээр ураа залцсан. Ярилцуулна. Тэр бол түр баяртай үзэгчтэй та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.